Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэл сүхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг гэртэмжүүлэх зорилгоор Төвийн Бүсийн 5 аймагт хүнсний хувьсгалан нээлтийг хийсэн. Тэгвэл энэхүү үндэсний хөдөлгөөний нээлт 11 сарын 16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод болно. Энэ талаар хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж төлөвлөгөөгөө хэлцлээ. За нийслэлчүүд энэхүү хүнсний хувьсгалын энэ хөдөлгөөний хүрээнд бол маш хариуцлагатай ажиллах чухал шаардлагатай байгаа. Учир нь бол одоо баг энэ улсын тал шахам хүмүүс нь нийт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдал бол туйлын чухал асуудал байгаамаа. Тэгэхээр манайх нэлээд өргөн одоо бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж бид нар дотроо зөвлөлдөж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын дилийн хувь нь амьдардаг. Иймд тус ажлын хэсгээс бодлогын хүрээнд хүнсний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулан үйлдвэрлэл үйлчлэгийг хөгжүүлж, мэдээлэл зөвлөгөө өгөх, аюулгүй байдал стандартыг нь хангуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.